За дуу айгуу сул байгаа юм шиг байна тийм үгүй юу? За жоохон дуугаа чангалчих. За тэгээд өнөөдрийнхөө мэдээлэлд аялын тухай мэдээлэлтэй орж ирсэн та нартай баярлалаа. За бид нар дөнгөж одоо аяллаас энэ шинэ оныхон хуучин оныхон сүүлийн өдрийг үдэжтэй шинэ одоо 26 оныхон анхны өдрийг бас аялал дээр усан онгоцон дээр өөр улсад маш гоё тансаг одоо орчинд олон улсын хүмүүстэй ийм гоё адилхан хүсэл мөрөөдөл зоригтой ийм гоё хүмүүстэй хамт одоо ингээд юун дээр усан онгоц дээр үдэж өгцөн тий шинэ оноо өгцөн. За тэгээд дөнгөж аяллаасаа ирээд ингээд байж байгаа. Миний хувьд бол одоо үнэхээр маш их баяр хөөртэй урам зоригтой байна. Тэгээд багийнхантайгаа саяны хамгийн сүүлийн хийсэн аялал маань багийнхантайгаа хамт хийсэн анхны аялал байсан. Би урд нь нөгөө хуваараа л өөрөө л аялаад яваад байсан болохоос яг олуулаа ингэж багаа авч явж яваагүй байсан байхгүй. Тэгээд сая багийнхантайгаа аялсан аялал маань ингээд маш гоё байлаа. Тэгээд эрч хүчтэй гоё урам зоригтой энэ залуу хүмүүстэй хамт ингээд залуучуудтай хамт аялж ирсэн. Тэгэхээр үнэхээр гоё байсан. Тэгээд одоо яг шинэ оны хамгийн ихний зөв мэдээллээрээ та бүгдтэйгээ бас ингэж уулзж байгаадаа баярлж байна. Талархаж байна. За би тэгээд олон юм ярилгүй юугаа презентац руугаа оръё. Яагаад өнөөдөр хүмүүс ер нь далайн аяллыг их сонирхох болсон юм бэ гэхээр олон давуу талууд байгаа. Бид нар газрын аяллыг бол мэднэ те, бид нар бууз суугаал, чиндам савн баглал одоо урт зам туулаад одоо галт хэрэг онгоц юу байдгийн одоо автобус унаагаар ч юм уу ингээд хол зам туулаа явхад биднэрт нэгдүгээр тасар их зардал байж идэг. Одоо бензин тасны үн одоо өндөр болчихсон яг энэ үе дээр одоо хаяагүй одоо өндөр үнэтэй болчиход байна шүү дээ. За тэгвэл дээр нэмээд ямар цаг хугацаа гэдэг юм бэ ч бид нар маш урт замыг машин тэрэг одоо бусад юмар туулахад туулаад одоо олон газар үзийгээ явхад бид нар айгүй их цагийг өнгөрөөдөг. Бидэнд байгаа хамгийн үн цэнтэй зүйл бол цаг хугацаа байхгүй. Тэгэхээр бүтэн өдрийг ингээл унаад ингээл яваад нэг газар очдог. Тэгэл хамаг чимдам саваа буулгаад нэг буудалд очдог. Тэгээд дараагийн дахиад өөр үзийгээ тэр зам туулж очичоо дахиад өөр газар руу явах хэд дахиад зам туулах болно тий. Гэх мэт ийм олон ачаалал одоо газрын аялал дээр байдаг ачаалал ерөөсөө энэ далайн аялал дээр байдаг байхгүй. Тэгээд тэр тухай би та бүгдтэй ямар давуу талуудтай ингэдгийг нь тайлбарлаж өнөөдрийнхөө зүүмээр ярьж өгье гэж бодож байна. За би презентацаар шеэрлэх. За ер нь бол усан онгоцны аялал гэх далайн аялал гэдэг маань усан онгоцны аялал тий. Далай гэдэг бол өөрөө дэлхийн 80% нь бүрхсэн байгаа ус тийм үү. Тэгэхээр энэ их ус бол тэр чигээрээ одоо цагийн шинэ цагийн зах зээл байгаа тийм. Маш том нээлттэй зах зээл. Энэ нь аялал жуулчлал шугамар хөгжиж байна те. Ус хаана байна, тэнд эрэг байна, ус хаана байна, тэнд аялал байна, далай хаана байна, тэнд дээр онгоц байна. Ингээд далай хаа байна, тэнд тээвэр байна. Ерөөсө далай байгаа газар илүү хөгжилтэй байгаад байгаа байхгүй те. Тэгэхээр одоо бид нар бол яг хуу далайд гарцгүй ийм орны хүмүүс мөртлөөсөө сүүлийн одоо ковидоос хойш гээд 6000 гаруй монгол хүмүүс аялцсан байна гэдэг бол бид нар энгийн ийм баг одоо орлоготой ядуу буруу орны ийм энгийн одоо хүмүүсийн хувьд ийм өндөр зэрэглэлтэй аяллуудыг ийм олон хүн яаж хийсэн юм бэ гэдэг нь үнэхээр наадах чинь худлаа юм бэлээ гэдээ одоо зарим хүмүүс хэлж байгаа байдаг те. За тэгэж бид нар тэгэж их аялна гэж юу ах вэ те. Тэр өндөр үнэтэй аяллыг гэд хүмүүс өөр итгэхгүй байж. Тэгэхэд ийм олон хүмүүс аялчихсан байж гэн. Тэгэхээр яагаад боломжтой болчиход байгаа юм бэ гэдг нь сонирхолтой байгаамаа. За тэгээ энэ аялын клуб бол дэлхийн хамгийн одоо үнцэн бүх аялын урамшууллын клуб байгаа. Клуб шүү агент бол биш байх нь те. За Incruise гэж энэ Америкийн одоо компани үүсгэн байгуулагдаад анх одоо үйл ажиллагаа явуулж эхлээд бол 10 жил болж байгаа. Яг одоо энэ 7 хоногийн сүүлээр Дубайд 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Нийт одоо лидерүүдтэй одоо болцлоо хангасан хүмүүс ингээ уригдсан зочдон гишүүд нь бүгдээрээ одоо Дубайд сугалчихсан 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. За бид нар бол дөнгөж аяллаас буцаж ирсэн учраас одоо яваагүй мэдээж хүмүүс байгаа. За би бол энэ удаа яваагүй. За тэгээд энэ компани эрхэм зорилго бол хосгүй үн цэнийг одоо бий болгох,
үнэхээр одоо боломжтой хүмүүсийн гар дээр боломжийг тавих, хүмүүсийн амьдралыг баялаг болгох ийм одоо эрхэм зорилготой, дэлхийн хүмүүс илүү аз жаргалтай нэгдмэл амьдрахад туслах ийм дэмжих зорилготой. Одоо цагт бидний одоо энэ дижитал орчин үсч бий болсноос холбогдоод бидний сэтгэл зүрхэнд баяр жаргал өгдөг тэр амьд харилцаа гэдэг юм бол дэлхийд дахинд ингээд байхгүй болсон. Энээс үүдээд маш олон хор уршигтай зүйлүүд бий болж байгаа. Сэтгэл зүйн өвчин, сэтгэл зүйн гутрал, депресс тэгээ хүмүүсийн ганцаардал, эдгээр өвчин, амиа хорлолт гэдэг юмнууд бол одоо хөгжлийг дагаад маш ихээр нэмэгдэж байгаа. Тэгэнгүүт энэ компани ерөнхийлөгчийн хэлсэн үг байж идэг. Одоо хүн төрлөختөн аягүй их бие биентэйгээ амьд харилцаа байхгүй болж байна. Энэ ерөнхийлөгч өөрөө 6 хүүхэдтэй хідэн жачтай байлаа, тийм олон хүүхэдтэй ийм гэр бүлийн ийм аав байгаа. Тэгээд энэ хүний өөрийнх нь бас сэтгэл зовж байгаа зүйл нь дэлхийд дахин хүйтэн болж байна. Хүн шиг сайхан сэтгэлтэй, яг хүн харагдаад байгаа мөртлөөсөө хүний мөн чанар муудж гин гэдэг шиг яг тэр утгаар нь бас ингэж ярьж хүмүүс амьд харилцаанд орох хэвээр. Хүмүүс хамт байж ижил дандаа аз жаргалыг мэдэрдэг юм олуулаа байж иж гэдгийг, хүн бол өөрөө ийм нийтийн нийгмийн амьтан байх нь шүү дээ. Ганцаараа хийж амьдарч ганцаараа байлаа гэхэд аз жаргалыг мэдэрч чадахгүй ийм амьтан байгаа байхгүй, сэтгэлийн амьтан Тэгэнгүүт круиз аял дээр хүмүүс яадгийн нэгдэж нийлдэг, олуулаа болдог. Нөгөө утсаа тавьдаг, нөгөө компьютерийн араас босдог, хоорондоо бие биентэйгээ яг нөгөө амьд харилцаагаа эхлүүлдэг байх нь. Хамтдаа юмыг хийдэг, хамтдаа дуулдаг, бүжгэлдэг, хамтдаа юм үзэж хардаг Энэ бүгд дээр нөгөө хүмүүсийн хоорондын тэр халуундуулаа харилцаа, бие биенээ дотн таньж мэдэх энэ нөхөрлөлтэй энэ бүгд үүсдэг. Тэгэхээр энэ маань айгүй чухал юм а гэдгийг бол энэ компани инкрусийн аялал дээр хүмүүс ингэж нэгддэг юм а гэдэг. Одоо энэ маань бол хүний амьдралыг аз жаргалтай тэгээд баялаг болгож байгаа хэлбэр юм а гэж үзэж байгаа. За тэгээд ансаг зэрэглэлийн аяллуудыг энгийн хүмүүс төртөмжтэй болгох зорилготой. Урд нь болохоор зэрэг дэлхийн яг тэр бомтонгууд нөгөө баян хүмүүс л энэ өндөр зэрэглэлтэй энэ далайн аяллыг чихийгээ явж идэг байсан байна. Саяхан хүртэл. Гэтэл бидний хувьд бол зүгээр мөрөөдөлтэй бид нар хизээч энэ 5 6 одоо онгоцон дээр гарчна гэж бол төсөөлөхгүй явж исэн байх нь тий. Тэгвэл одоо энгийн хүмүүс аялдаг болсон. Яаж вэ? Тэгэхээр энэ гаргалгааг нь гаргаж өгсөн компани маань болохоор Incruise компани ахнэ. За бага зардлаар аялдаг аз жаргалтай хүмүүсийн хүрээг тэлэх зорилготой. Аяллаа бизнес болгосноор дэлхийн хүмүүст амьдралаа өөрчлөх тэр сайжруулах боломжийг нь олгож байгаа. Дээр нь давхар орлоготой болох, цалинтай болох тэгээд энэ дээр бизнесийн боломжийг хүртэл давхар нээж өгсөн байгаа. Хэрвээ чи хүсэх юм бол энэ дээр бизнесийгээ мөнгө олоо. Өөрсдийнхөө аяллыг хямдхан болгоо, өөрсдийнхөө аяллыг үнэгүй болгоо. Тэгээд аялах мөнгөө хүртэл энэ одоо платформ дээрээсээ чи олооч. Хэрвээ чи хөдөлмөрч бол одоо энэ цаг үеэ мэдээж таньж байгаа бол баггүй юу. Тэгэхээр ийм гоё одоо эрхэм зорилгыг энэ компани хүмүүс санал болгодгоо. 2015 оноос Incruise нь олон зуун мянган гишүүдэд бол тансаг аяллыг илүү хүртээмжтэй, илүү хямд үнэтэй болгож чадсан. Дээр нэмээд олон мянган түнш гишүүдэд буюу одоо бизнес хийж байгаа хүмүүстэй аялал жуулчлалын ашигтай бизнесийн загварыг бас бий болгосон. Тэгэхээр энэ дээр дэлхийн одоо 193 орныг аль хэдийнэ энэ платформ бол нэгтгэсэн байж байна. Тэгээ манай Монгол маань байж байгаа. Тэгээ энэ платформ өөрөө албан ёсны монгол хэлний орчуулгатайгаар явагдаж байгаа. Тэгэхээр зүгээр нэг юм Google-ийн нэг юм хагас сугас орчуулгатай платформуд байдаг шүү дээ. Тэр биш яг цаанаасаа орчуулгатай бидний сургалтын болон бүх материалууд албан ёсны маш цэвэрхэн гоё монгол хэл дээр орчуулгатай энэ платформ дээр хөрвж явдаг. За ийм учиртай байгаа. За ер нь бол намайг одоо танихгүй хүмүүс маань орж ирсэн бол би бол одоо Австри улсад 22 жил амьдарч байгаа юм хүн байгаа. За 21 оны 6 сард анх би одоо энэ компанид аялагч болж орж ирж байсан. Тэгтээ түншээр уг нь бол орсон. Тэгтээ ерөөсөө бизнес хийх тухай ойлголтгүй өөр одоо салбар дээр би маш их идэвхтэй ажиллаж байсан учраас энийг бас бизнес болгох тал дээр анхаараагүй 2 жил өнгөрөөсөн байт юм а. За тэгээ 2 жил хуримтлаа үсгэж явж байгаад анхны аяллаа 23 оны 12 сарын сүүлээр одоо яг энэ Арабын сая яваад ирсэн тэр орнуудын тэгтээ арай өөр маршруттай аялал хийж байсан. За ингэж явж ирснийхээ дараа 24 оны шинэ жилийг яг тэгж өгтчихэд 23 оны шинэ жилдээ 24 он өгтөх үед аялчаад анхны аяллаа хийжээ. Тэгээ 24 оныхоо 1 сараас би шууд ирээд би ерөөсөө энэ дээр бизнес хийх хэрэгтэй юм байна. Энэ бол ерөөсөө өрсөлдөгчгүй бизнес байна. Би бараа бүтээгдэхүүн борлуулахгүй байна. Хүмүүст би баг хиймч одоо юу байдгийг
мэрэгчлэн болтлоо тэр зүйлийг тайлбарлаж би юм борлуулад байгаа шүү дээ одоо цагт чинь тийм ээ. Тэгвэл би тийм юм хийхгүйгээр тэгсэн мөртлөө би гоё үнгөө аялж болох юм байна, хямдхан аялж болох юм байна, хүмүүст боломж олцоог бас нээж чадах юм байна гэдгийг ойлгоод бууж ирсэн. Тэгээд дээр нь хамгийн намайг урам зоригтой болгож өгсөн зүйл маань бол маш их хэмнэлтэн байсан. Хэмнэлт дээр нэмээд цаг хугацаа хэмнэж байгаа, мөнгө хэмнэж байгаа, дээр нэг тав тухыг чамд бүх зүйлийг нэг дор санал болгож байгаа. Би оюуныхаа хэрэгцээг хангах гад нэг тийшээ билет худалдаж аваа концерт үзэхээр явахгүй юм байна. За би наран шарах гад нэг наран шарлагын газар явахгүй юм байна. Өшөө хот үзьгээд хот тойроод явахын тулд дахиад зам туулахгүй юм байна. Тэгэхээр энэ бүгд миний одоо шаард аялж амарч одоо юу гэдгийг хэрэгцээг минь хангах те бүх зүйл яг нэг дор надад ингээд бэлдээд тавьсан байгаа байхгүй юу сонгоц. Тэгэхээр зэрэг надад үнэхээр таалагдаад энэ бүгд чинь өөрөө маш их хэмнэлт. Би ч одоо Европт олон жил болж байгаа хүний хувьд өндөр өртөгтэй Европ. Гэхдээ Европт нь жижигхэн учраас яг хот улс улсын хооронд машинаар ингээл дахиад одоо бивэнд газруудад очдог ч гэсэн маш их зардал байдаг. Одоо ингээд энэ Украины даймантай холбоотой энэ тэндгүү хоолны үн болон одоо материалын үн өсөө бензин тасны үн бол ингээд дэлхийд дахнараа маш өндөр болсон. Тэгэхээр зардал маш их өндөр болсон байхгүй юу? За тэгтэл энэ бүгдийг би зүгээр улсын усны аюул дээр гарснараа хэмжиж байгаагаа мэдэрч ирсэн учраас маш их баяртай босож ирээд шууд одоо энэ бизнесийн боломжуудыг ашиглаж эхэлсэн байгаа. За энэ дээр байгаа 3 сертификат бол хэрвээ та бизнес хийх юм бол ийм одоо маркетингийн захирал гээд ингээд ахлах маркетингийн захирал гээд ингээд дээшээ ингээд одоо шатлал ахаад явдаг. Шатлал ахснараа таны орлогч нэмэгдээд явдаг. Танд одоо олгож байгаа компаниас олгож байгаа боломж олцоо. Та компанийг сурталчилж байгаа юм байна. Та компанида ийм олон хүмүүсийг одоо урьж оруулж байгаа юм байна гэж таныг цалинжуулдаг гэсэн. Тэгэхээр энэ боломжийг нь авахын төлөө ажиллаж байгаа хүмүүс маань түнш гишүүн болж орж ирд юм аа. За тэгээ би өөрийгөө тийм одоо түншээр нь ажиллаж эхэлсэн цагаас хойш болохоор зэрэг яг ингээд 4 сарын дараа гэхэд ахлах маркетингийн захирлаа одоо цалыг нь аваад тэгээ яг жилийн дараа ахлах маркетингийн 25 оны 4 сард ахлах маркетингийн захирал болж исэн. За тэгээд бид нэр багаараа хийсэн аялал маань саяны аялал анхны аялал байсан. Одоо тэгээд 5 дахь аялал бол бид нар Азийн орнуудаар хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүгд ингээд орж ирж байгаа сонирхож байгаа хүмүүс маань бидний одоо дараагийн Азийн аялалд маань багийн аялалд маань хамрагдах бүрэн боломжтой ахнэ гэж ойлгоорой за. За далайн аяллаа давуу талуудыг хэлж өгье. Хэмнэлтүүд байдаг гэх түрүү хэлсэн тий. Нэг дор их мөнгө төлөхгүй. Энэ бол одоо үнэхээр том одоо point байхгүй. Яагаад гэвэл бид нар аялалд явах аялал үнэтэй. Аялалд явах гэж нэг хүний тоогоор бид нар мөнгө өртөг. Хүний тоогоор идэж явна, хүний тоогоор зардал төлнө тийм үү? Онгоцны билет одоо юу гэдэг юм бүх хэмнэлт мэдээж хүний тоогоор шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар нэг дор их мөнгө гардаг. Тэгвэл далайн аялал дээр бид нар нэг дор их мөнгө төлөхгүй байгаагаараа энэ бол биднэрт маш их тайвшрал болж өгдөг. Бид нар нэг дор их мөнгө төлснөөхөө дараа за сая одоо тэдэн сая төгрөгөө өрчлөө одоо буцааж болохгүй бүтэн жил нөгөө гаргасан мөнгөнийхөө төлөө стресстэйгээ гэсэн юм судалгаа байдаг шүү дээ. Одоо ингээд аялал бол өндөр үнэтэй. За хуримтлуулах боломж байгаа нь давуу тал. Хуримтлал чинь өсөж шагнагддаг, өгөөмөр боломжоор хангагддаг. Тэр нь юу гэж хэлж байгаа гэхээр чи хуримтлуулж байгаа юм бол компани чи манай клуб дээр хуримтлуулж байгаа юм чинь чамаа шагная гэдэг баггүй. Тэгэхээр яа шагнах вэ? Чи $100 хуримтлуулаад авал би чамд 100 өгье гэдэг. Чи 250-ыг хуримтлуулаад байгаа юм бол чамд 250-ыг өгье гэдэг. Энийг одоо өгөөмөр боломж уу шагналын оноо гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь таны мөнгийг даблдаж явдаг бахнэ энэ клуб. За богино хугацаанд урт зам туулж олон газар үзтгээ. За энэ бол үнэхээр гайхалтай. Ямар богино хугацаанд 7 хоногт бид нар одоо 3 улсын 5 хотыг үзчихнэ гэдэг чи одоо яг юу гэсэн үг? Бид нар жигүүр ургаад нисэж байгаа юм шиг л байгаа үстэй тий. Тэгэхэд усан онгоцсон дээр боломжтой. Тэгтээ бүр бид нар өөрсдөө ядрахгүй стресстгүй штэ. Эсвэл халуун орон дотор унтаж яхад чинь дараагийн хотод очсон байна. Эсвэл ингээ бөөнөрөө гоё диско доод концерт үзээд фитнес гүгээд эсвэл одоо сакс тоглоод усан цэлээд ингээ байж байгаа хооронд чинь дараагийн хоттой дараагийн улстай очиж байдаг байхгүй. Тэгэхээр бид нар тэр зам туулж байгаа бусад тохиолдолд нөгөө замд ядраад ингээ зам туулаад өөр юу ч хийж чадахгүй утас ухах нь өөрөөр машин барих юм бол бүр ч утас ухаж чадахгүй тий. Гэх мэт ийм цагийг бид нар ямар нэгэн юм хийж оролцож байх үр бүтээмжтэй цаг болгон хувиргаж чаддаг байхгүй далай дээр явж байгаагаараа. За
нэг аялаар олон улс хот үздэг гэдэг бол үнэхээр давуу талтай. Газрын аялалтайгаа хосолж өгдөг. Аялал 5 дугаар тансаг орчин, амралт, зугаалга бүгдөө нэг дор байждаг тий. Тэгээд 5 оттой, 6 оттой тийм үйлчилгээнүүдийг бүгд нэг дороос авнаа. Гишүүншлийн дотоод хямд үнийг биднэрт бас санал болгодгоо. Хэрвээ чи за би яар чинь ерөөсөө хурдан аялах юм бол газар дээрээ одоо дотоод үнээрээ аялах бас боломжтой байдаг. Тэгээ хайртай хүмүүстэйгээ хамгийн одоо гоё дурсамжуудаа усан онгоцны аялал дээр бол бүтээх боломжтой. Яагаад гэвэл биднэрт тэр чанартай цаг бий болж ирдэг. Биднэрт хоолоо хийнгээд хүмүүст гэр бүлийнхэндээ нэг өлсөхгүй юмсан, нэг замд явахаар чи энэ эдийг өлсөхгүй юмсан гэж ээжүүдийн хувьд нэг стресс байдаг шүү дээ. Тийм юм эдэр бүгд байхгүй. Хүмүүс өөрсдөө усан онгоцон дээр өөрийнхөө дуртай ямиг хүүхдүүд яваад өөрийнхөө дуртай ямиг чинь одоо хань ижил нөхрүүд, найз нөхдүүд одоо юу гэдэг хиндэж одоо ямар нэгэн байдлаар хариуцлага одоо эдрийг аваа явж байгаа юм чинь ингэчгиймсэн тэгчгиймсэн гэсэн тэр нөгөө нэг ачаал байхгүй болдог. Яагаад гэвэл тэн дээр бүх юм бэлэн байгаа учраас хүн болгон өөрсдөө сонирхолтой ямиг үзээд хийгээ явчихна. Хүн болгон өөрсдөө дуртай хоолыг идэж байгаа явчихна. Энэ дээр ингээд стрессгүй болдог юм аа. За тэгээд энийг хэлж байгаа. Тэгэхээр хэмнэлт гэдэг бол зөвхөн мөнгөөр хэмжигдэх зүйлийг хэлэхгүй. Энэ бол цаг хугацаа гэдэг маш чухал юм байдаг. Бидний сэтгэлийг амар амгалан болгож байгаа зүйл маань маш их том үнц нээждэг тий. Тэгэхээр энэ бүгд маань юм байгаа шүү. За гишүүдийн үргэлж хэмнэлт гаргадаг хоёр онцгой арга байж идэг нь insider pricing үн буюу одоо гишүүдийн дотоод үн гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бол зочид буудал, далайн аялал дээрээ, амралтын газрууд, resort-ууд дээрээ 17% шууд хэмнэж болдгийн. Тэгэхээр бид нар одоо клубын гишүүн байгаа учраас энэ давуу тал олгогддог гэсэн. За шагналын оноо ашиглах гэдэг нь нөгөө бидний хуримтлуулж байгаа мөнгөө ашиглана гэсэн. Хуримтлуулж байгаа тэгсэн мөртлөө компани нөгөө шагнаж өгж байгаа, даблдаж өгж байгаа тэр оноог ашиглаж аяллахаа үнийн 50% хүртэл хөнгөлөлт эдлэх юм боломжтой байж байгаа. За тэгвэл Incruise гэдэг компани маань одоо Cruise Lines International Association гэж одоо байгууллага байдаг. Энэ олон улсын cruise-ийн холбоо гэж байдаг байхгүй. Тэгэхээр энэ холбооны хүндэт гишүүн. За энд бол усан онгоцтой компани болгон хүндэт гишүүн болж чаддаггүй. Энэ дээр олон юм шалгуур ярьдаг. Байгаль дэлхийгээ хэр одоо бохирдуулж байгаа юм, далайд хог хаяхгүй байх ёстой тий. Одоо яадаг гэдэг чинь хүмүүсийн хамгийн гол нь хүмүүсийн аюулгүй баталгаатай байдал тэр онгоц одоо тий тэр олон мянган жуулчдыг аюулгүй байдалтай авч явах ёстой. Гэх мэт энэ олон шалгууруудаа хангасан компаниуд энэ холбооны хүндэт гишүүн байдаг. Тэгээ Incruise бол энэ хүндэт гишүүн юм байна. За тэгээд олон улсын 14 одоо компани 144 тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны одоо сонголт байдаг платформ. Хамгийн хямд үнийн баталгааг өгдөг. Хэрвээ манай аяллаас илүү хямд аялал яг адилхан маршруттай аялал илүү хямд байх юм бол зөрүү мөнгөний манайх өгье гэдэг ийм баталгаа гаргадаг. За хамгийн хямд үнийн баталгаагаас гадна дэлхийн дахны 21 мянган маршрут байдаг. Тэгээ зочид буудлын resort-ууд байгаа газрын аялал хүртэл одоо орж ирсэн байгаа. Манай Монголын зочид буудлууд зөндөө байждаг. Монголын газрын аялал бас зөндөө байждаг. Далайн аялал нь бол харамсалтай нөхгүй. Манай далай байхгүй учраас тий. За тэгэхээр газрын аялал бол онгоцны буудлаас тосгоос гэсүүлэл Алтай таван богод говьруу морьмал унуулах инээтрэ гэж бүх аяллууд бас энэ газрын аялал дээр нь бас байж идэг. Тэгэхээр зүгээр нэг алс холын гадаадын юм ярьдаг биш. Монголын маань хөрсөн дээр хэрэгжиж байгаа Монголд маань хэрэгжиж байгаа ажиллаж байгаа зочид буудлуудыг хүртэл бид энэ одоо 21% хөнгөлөлтөөрөө хэрэглэх боломжтой байд юм аа. За энэ дээр байгаа логонуудыг товчхон хэлж өгөхөд ер нь бол энэ 14 олон улсын 14 компани байдаг гэсэн тийм Италийн онгоцууд, Итали, Америк, Норвеги, Англи гэх мэт ингээд одоо Грек эдгээр энэ янз бүрийн юм далайтай орнуудын онгоцууд байдаг. За тэгээ энэ онгоцууд нь одоо жишээ нь Коста гэж тэгэхэд Коста маш олон онгоцуудыг явуулж идэг. 4 оттойгоос 5 оттой онгоцуудыг явуулдаг тий. Тэгэхээр аль далай дээр ямар онгоцоо гаргах уу гэд энэ хуваарийнхаа дагуу л явж идэг гэсэн үг. Тэгээд MSC гэхэд бас Италийн онгоц байгаа. Carnival барьцаалах шиг санагдаж байна. Disney гэж жишээлх юм бол энэ бол нөгөө Disney лендийн бүх одоо үлгэрийн баатрууд тэгэл тэр тоглоом хүүхд залуучуудад зориулсан онгоцойх нь. Тэгээд энэ дээр бол одоо манай 4 сард манай багийнхнаас хүүхдүүд аваа явах гэж байгаа хүмүүс их байгаа. Тэгээ энэ дээр цоошин Disney шин ийм онгоц далайд гаргасан юм билээ. Тэгээ тэр нь Сингапурт явж байгаа. Сингапурын аяллыг
захиалж байгаа хүмүүс маань энэ хүүхдүүд аваад энд явах одоо захиалгуудаа хийж авч шээ. За voyage гэж энэ гурвалжин улаан лого бол хүүхэд хүүхэд гардаггүй нэмэх 21 онгоц байгаа. Тэгэхээр энэ 6 цэнгээ юм жинхэнэ насан туршийн шоуны онгоцоо гэсэн. За энэ дээр бол манайхан бас сууж нэлээд их монголчууд маань үтсэн үнэнхээр гоё онгоц илээ гэж ярьж байсан. За тэгээд Норвегийн гэж энэ Cunard, Diamond, Princess эдгээр онгоцууд бол Английн онгоц байгаа. Ер нь бол энэ онгоцууд юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр мэдээж хэрэг одоороо ялгаатай зэрэглэл штэ тий од гэдэг маань яг 5 одтой зэрэглэлтэй зочид буудал одоо нийтийн хоолны стандарт хангагдаж явж байна л гэсэн. Тэгэхээр бид нар 5 одтой зочид буудалд ямар одоо үйлчилгээ авдаг үлээ тэрийг энэ дээр авдаг баггүй. Тэр онгоц маань одоороо тэгж тодорхойлогдож байгаа. За дээр нэмээд онгоцны бол одоо улсынхаа соёл түүхийг маш ихээр харуулж тэр тухайн улсаа сурталчилж яадаг. Одоо Италийн онгоцууд гэхээр тэр уран зураг, уран баримл тэр бүгдээр ингээд давхар болгоно ингээд чимцэн байж байгаа жишээ те. За Английн онгоц бол Английн соёл түүх тэр цайны соёлч гэдэг юм уу. Одоо Английн хатан хааны одоо түүх те тэр янз бүрийн одоо яг л тэр улс орныхоо онцлогийг шингээсэн ийм юмнууд байж байгаа. За 6 оттой хүлгүүд бол харьцангуй бас өндөр үнэтэй. Одоо бидний 5 оттойгоос бол даблдж өндөр үнэтэй орж ирнэ. За 6 оттой онгоцууд ерөнхийдөө дандаа урт хугацааны аяллуудыг дор хаяж 14, тэгэл 36, 60 хоног, 180 хоногийн хүртэл аяллаад байна шүү дээ. Энэ онгоцуудыг энэ олон одтой онгоцууд хийдэг. Тэгэхээр бүр удаан аялангаа маш их тав тухтай маш их хөтөлбөртэй. Тэгээ удаан аялна гэдэг чинь одоо далай дээр 30 хоног байна гэдэг чинь 30 хоногийн турш уйдахгүй байх хэрэгтэй байгаа зү тэр хүмүүс. Тэгэхээр тийм их програм хөтөлбөр юмнуудыг санал болгосон өндөр зэрэглэлийн одоо хүмүүсийг ингээд хурдан буулгаж суулгаад байхгүй нэг аваад явж байгаа хүмүүсээ 30 хоногийн турш 5 дахь нь хангаа буулгана гэсэн зорилготой байна шүү дээ. Ерөнхийдөө 6 оттой онгоцууд бол урт аяллууд байдгаа гэж манайхаа ойлгож байгаа. За ингээд аялал гэдэг маань далайн аялал гэдэг маань ийм олон улс орны янз бүрийн стандарттай, янз бүрийн хэлбэр дүрстэй, интерьертэй, янз бүрийн давхартай ийм олон төрлийн байдаг бахны нэг онгоцон дээр суугаад за онгоц бол ийм л юм байна гэж болохгүй нэ тэ. Тэгэхээр онгоц болгон өөр одоо өөрийн гэсэн тийм онцлогтой л гэж ойлгоорой. За ийм байна. За онцнуудын хувьд л ийм байна. Тэгээд бид нар монголчууд маань бол маш их олон онгоцууд дээр бол нийтээрээ сууж үзсэн байгаа. Бид нар сая Celestial гэдэг манай энэ компани дээр энэ Celestial онгоц байгаагүй байхгүй. Тэгээ сая энэ грекийн ийм онгоц шинээр нэмэгдэж орж ирсэн жижиг оврын онгоц байсан. Манай сая анхны багийн аялал хийсэн хүмүүс маань сая яваад ирсэн. Энэ болохоор Катараас эхлээд Дубай, Абу Даби гэдэг бол Эмиратын нийслэл хот нь байж байгаа тийм маш гоё үзэсгэлэнтэй хот байдаг. Дубай бол угаасаа ойлгомжтой орчин цагийн бүх number 1 гэдгийн тийм өндөр амбицтай ийм хөгжүүлэлт хийгдэж байгаа одоо хот байгаа. Тэгээд Сир Баньяс гэдэг энэ бол дөнгөж одоо яг аялал жуулчлалаар хөгжүүлж байгаа тийм гоё арал байсан. Хувийн арал байсан. Тэгээд энэ арал бол би бол одоо тойрч ингээ явахдаа тайлбараас нь сонсоход нэг 2 жилийн дараа бол Африкийн тэр зэрлэг амьтдын нөгөө үндэсний паркийн одоо зүгээр тэр арал дээр ингээд тэр амьтад ингээд өөрөө бэлчиж яах юм байна. Тэгээд тэр бүх одоо ургамал юмыг ингээд шилжүүлэн суулгаж яана, амьтдыг авчираад нотгшуулж яана. Тэгээд үнэхэрийн үзэсгэлэнтэй хүний гараар бүтсэн тийм одоо ан амьтан ургамал ногоогоо бүрдсэн ийм арал хийх гэж байгаа юм байна. Гэхдээ тэр арал бол одоогийн байдлаар бол цөл байхгүй юу? Тэгээ усан дээр байгаа элсэн цөлийг хүний гараар юм диваажин болгоно гэж аялал жуулчлалын шумаар хөгжүүлэх гэх тийм одоо хамгийн гол нь бас амьтны тийм гоё парк болох гэж байгаа юм байна. Тэгээд зэрлэг амьтангуудаа одоо махтын амьтангуудаа бол торнд хийцэн одоо нотгшуулж байгаа юм билээ. Тэгээд өсөн дижээлтэй амьтнуудаа бол задгаа ингээд анааш тахих одоо тэгэл гөрөөсний төрлийн амьтангууд ингээд бүгдийг ингээд суурьшуулж байгаа юм билээ. Тэгээд маш гоё тийм үзэгсэнтэй арлаар одоогор бол нэг тийм үзэгсэлэнтэй бол биш. Гэхдээ эргүүдээ нөгөө нэг гоё
хүмүүс зориулаад ингээд тогтчулсан усан онгоцны компаниуд ингээд хэсэг хэсгээр эргүүд дээр хүмүүс осон цэлж ингээд наран бээр шарах зорилготойгоор ингээд хөтөлбөртэйгээр ингээд хувьчлаад ч юм уу түрээслэж ч юм уу өгсөн юм шиг байгаа. Тэгээ тийм байсан. Тэгээд ирээдүйд бол хачин гоё арал тэн дээр бид нар энэ арал дээр очиж үзнэ гэдэг хүмүүсийг бий болгох юм байна. Энэ амбицтай улс орн гэж бол харагдчихсан. За Бахрайн гэдэг улс бол зүгээр арал улс байгаа. Тэгээ хачин гоё бас улс билээ. Онгоцны гинэ далайн бомбтон дээрээ ерөөсөө ногоо юм харагдахгүй яана ямар газар бууч байгаа барыг бодсон чинь яг ингээд хотынхоо төв рүү орсон чинь бас их сайн ногоон байгууламж их хийж өгсөн тийм бас ийм арал улс байсан. За тэгээ ийм 5 газраар явсан 3 улсын 5 газраар ерөөсөө 7 хоног дотор бид нар яваад бүх одоо хотыг нь үзээд үзэх ёстой газрууд тэгэл зах худалдан авалт шопинг бүгдийг нь бид нар хийж амжилсан байна. Тэгэхээр зэрэг ингэж бага хугацаанд тэгээд бага зардлаар ийм их хэмээг амжилтдаг. Тэгэхээр далайн аялал хийж байгаа хүмүүс бол нөгөө үдсэн харсан газраа ингээл за би өстэй тэдэн орноор явчихлаа гэж тэгдэг. Би ч бас Европт амьдардаг олон газараа явдаг хүн гэж бодсон чинь ерөөсөө ахиж өгдөг байхгүй. Нэг явахдаа нэг газар очиод 5 хоногчод харж яаж ахих юм те. Гэтэл далайн аялал дээр 5 хоногийн дотор 5 газар үзчихэд байвал нь явж өгөх байгаа байхгүй. Тэгээд ийм ингээ олон газараар богино хугацаанд явдгаа гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За дэлхийн өндөр зэрэглэлээр 21 мянган далайн аялал байдгаа гэж. За шагналын оноогоо ашиглан аялал захиалах жишээ гэдгээр бол энэ дээр жишээлх юм бол та $100 сар болгон төлдөг 7 сар хуримтлаа хийцэн байх юм бол одоо танд 7 сар хийсэн юм чинь та өөрөөсөө $700 гаргасан. Тэгээ шагналын оноо компани таны шагнадаг гэсэн тийм. Тэгэхээр тэр 700 нэмэгдээд 1400 хамгийн анх $100 илүү төлж идэвхжүүлэлтээ хийдэг болохоор тэрнтэйг нийлээд танд 1500 шагналын оноо байна. За 1500 шагналын оноогоор та 7 сарын дараа за би аяллаа захиалъя гэсэн чинь таны аялал $3000 үнэтэй ах юм бол нөгөө 1500-аар шууд төлөөд үлдсэн 1500-аа өөрөөсөө төлөөд ингээд аяллаа захиалчих юм байна тийм. Ингээд шагналын оноог ингэж ашигладаг юм аа. За өөр одоо зочид буудлууд байгаа, ресортууд, амралтууд байдгаа гэж хэлсэн тийм. Энийг бол инсайдер үнээрээ 17% үнээр бууруулад ингээд захиалаад байж болдгоо. Бидэрт нөгөө дотоод үн гэдэг давуу тал байгаа. За энэ жишээг хэлж өгье дөө. За яг энэ болохоор Японд төрсэн аяллаа манайхны нэг аялж ирсэн хэмнэлтийн жишээ юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ Diamond Princess гэдэг англи онгоцоор аялсан Японд тойрох аялал хийхдээ Токиод 2 хоногийн өмнө ирээд бас 2 хоногийн буудал авсан байна. Тэгэхээр тэр нийт одоо ингээд нөгөө жижиглэнгийн үнээрээ бол буудлын $617 2 хоногийн Sheraton хотелд авсан байгаа байхгүй юу? Өндөр үнэтэй буудлын тий. За тэгэнгүүт нөгөө insider price үнээрээ захиалга хийгдэнгүүт $512 болж 17% нь хямдраад буудал дээрээсээ $104 хэмжсэн байна. За тэгээд нөгөө юугаа болохоор дотоод үнээрээ аяллаа шагналын оноо ашиглахгүйгээр зөвхөн нөгөө гишүүнчлийн дотоод үнээ ашиглаж аялсан жишээ шүү энэ болохоор тий. Тэгэхээр юуныхаа 17% ашиглангууд нөгөө аялал маань Японд тойрох аялал маань $4735 байсан бол эн чинь нэг хүнийг биш шүү дээ. Мэдээж яриг тэр өрөөний аяллыг ярьж байгаа. Тэрэн дотор 2 хүн ч байж магадгүй 3 хүн ч байж магадгүй тий. 2 ээж аав 2 хүүхдүүд аваа явж байгаа ч байж болох байхгүй. Тэгэхээр нэг л ингээд бүхэлд нь нэг аяллаа бүкэт басныг нь ярьж байгаа шүү. За тэгэхээр 4700 хэд юм бол дотоод үнээрээ 17%-аараа хөнгөлөнгүүд $3930 болж одоо хямдраад тэгээд аялал дээрээ хэмсэн хэмнэлт нь $805 болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хугацаа одоо зочид буудлын тэр нөгөө эхний 2 хоногийнхоо хоногийн хэмнэлтэд оруулах юм бол нийтдээ тэр дотоод үн гэдэг одоо $910 буюу одоо бараг $1000 хэмнэсэн байгааз. Тэгэхээр дотоод үн маань ч гэсэн чамлахааргүй хөөрхөн одоо хэмнэж өгдөг байх нэ, чамлахааргүй хэмндэг байх нэ гэдгийн жишээ шүү энэ тий. Тэгэхээр бид нар гишүүнчлэл үүсгэсэн байгаа тохиолдолд бид нар дотоод үнээрээ бас өөрсдийн маань нөгөө хуримтлал их өсөөгүй байх үед яарч байгаа үед бид нар бол дотоод үнийг ашиглаад бас ингэж аялах боломжтой байд юм аа гэдгийг хэлж байгаа. За яаж би хуримтлаа бий болгох юм бэ гэхээр премиум гишүүн гэж болдгоо. За премиум гишүүн бол ер нь бас сонгодог хувилбар. Энэ дээр хүмүүс бизнес эрхлэгчид тэгээд яарч байгаа хүмүүс том гэр бүлүүд тий олон гишүүдтэй том гэр бүлүүд эдгээр бол энэ премиумыг их сонгодог.
яагаад гэвэл маш хурдтай нөгөө хуримтлал маань өсөж байдаг учраас. За эхлэх үнэ нь бол $500. За идэвхжүүлэлтээр шууд хийгээд $800 болж хувираад ороод ирдэг. Өөрөөр хэлбэл таны идэвхжүүлсэн тэр нэг $250 чинь тусгай нэг өөр газар төлөгддөг биш. Таны хуримтлал дээр чинь л нэмэгдээд ороод ирдэг. Тэгэхээр $500-ороо идэвхжүүллээ, тухайн сарынхаа 250 хуримтлалыг хийлээ, газар дээрээ $800 шагналын оноо буюу $800 шууд аялалдаа хэрэглэх мөнгөний чинь идэвхжинд орж ирдэг. За тэгэнгүүт сар бүр та $250 төлж явна. Үүний дараа хугацаанд төлсөн сар бүртээ та $500 болгож өсгөж явд юм аа. За та 250-ыг төлөөл 500 болоод байна гэдгийг бол ойлгож байгаа хэрэг. Сар болгон та 250-ыг төлнө. Энэ бол үнэхээр нэг нуурсан ийм юу байгааз шагнал байгааз. Тэгэхээр энэ бол хаанч байхгүй шагнал. Тэгэхдээ энийг хүмүүс ингэж гой мөнгө өсгөж байгаа, мөнгө буцаагаад авчиж гэдэг юм уу. Нэг энэ утгаар нь хуримтлал эдгээ ярихаар мөнгөтэй холбож ойлгодог нэг тал байдаг. Энэ дээр ямар ч мөнгөтэй холбоотой юм биш. Энэ мөнгө санхүүгийн байгууллага биш. Энэ бол аялын компани. Аялын компани ямар зорилготой вэ гэхээр таныг энэ цуглуулж байгаа мөнгөөр чи аялуулах зорилготой. Та зөвхөн энэ дээр одоо өссөн үрдсэн мөнгийг аялна. Өөр ямар ч юм одоо буцаагаад авна гэдэр гэсэн буруу ойлголт анханасаа авч болохгүй шүү. Окей. За insider pricing гэдэг нь бол дотоод үн түрүүний жишээгээр тэгж хэмнэдэм байна гэсэн жишээгээр бол та премиум гишүүн юм бол хязгааргүй тооны аялал хийх боломжтой. За миний одоо премиум гишүүний оноо би дөнгөж сая аялаад ирсэн. Би одоо хуримтлалаа дуусгацсан байх юм бол би тэр хооронд insider price-араа аялж болно гэсэн үг тий. Одоо 17% хөнгөлөөл өөрөөсөө мөнгө төлөөд аялах юм эрх нь байж идэг. За англид буруулах боломж байдаг. Энэ нь бол за би премиум гишүүний 250-ыг төлөөд нэлээ их одоо хуримтлаа өсгөчлээ. Одоо нэг хэсэг одоо яахгүй байна ч гэдэг юм уу, ямар нэг байдлаар ямар нэг шалтгаанаар би ерөөсөө одоо сард 100 төлдөг болёо гэх юм бол нэг удаа англиа буруулах боломжтой. За энийг хэлж байгаа. За дараа нь болохоор классик гишүүнчлэл гэж байдаг. Энэ нь болохоор түгээмэл, ер нь бол их түгээмэл хувилбар. Хүн болгон бол энийг ерөнхийдөө их хвчлэн сонгодог. За тэгээ эхлэх хүн нь бол $200, идэвхжүүлээд $300 болдог. За нөгөө таны сар төлөх 100-ыг чинь компани абалддаг учраас 200, таны идэвхжүүлсэн 100-тайгаа 300. За $50 бол тавтай морил гэдэг энэ компани өөрийнх нь бэлэг байгаа. Тэгээд $350 бас болтгоо. За сар бүрийн давтамжит хураамж нь $100. Та тэгээд сар болгон карта холбочвол $100-оор татуулаад явна гэсэн үг. За тэгээ энэ $100 чинь хугацаанд төлөгдөх бүртээ $200 болж хадгалагдана. За insider price буюу дотоод үнээрээ та жилд 5 удаа аялах хэрэгтэй. Нөгөө премиум бол хязгааргүй тооны аялал хийх хэрэгтэй байсан тий. За ахиулалт хийх боломжтой гэдэг нь та за ерөөсө 100-аар зөндөө ингээд яалаа би одоо дараагийн аялалдаа яарч байна тий 250 болгож хурдан хуримтлаа их болгоё гэдэг тэгээ ахиулж болох нь тий. Жишээ нь сая аялаад ирсэн хүмүүс маань ерөөсө ахиулъя гэдээ одоо сая ахиултаа хийж авч шээ тий. Тэгэхээр ингэж ахиулаад 250 шилжиж болох нь тий. За бас нэг стартер буюу эхлүүлэх юм хувилбар байдаг. За энэ юу гэсэн утгатай вэ гэхээр танд одоо нэг $100 бас хийчих арай санхүүгийн боломж байхгүй. Гэхдээ би энэ компаниг гишүүн болжоод ямар ч л байсан гэсэн дотоод үнээрээ аялах боломжтой огт хуримтлуулаагүй байснаас $50 ч болтгой хуримтлуулаа явжээ гэсэн ийм одоо хүмүүст зориулсан. Яг одоогоор санхүүгийн боломж нь жоохон тийм байгаа улсууд бол 50-аар эхэлж болно. За гэхдээ энэ 50-ыг хамгийн эхлээд та 50-ыг төлөөд эхэлнэ. Компани тавтай морил бонусаа $50-оор таныг шагнана. За ингэнгүүт эхний сардаа шууд $100-тай болж байгаа. Гэхдээ сар бүр та 50-ыг төлж авна. Гэхдээ шагналын оноо гэж 50 дээр нэмэгддэггүй. Эний нөгөө дутуу тал нь тэр байгаа. Нөгөө хоёр хувилбар маань ингээд даблдж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор та 50-ыг төлөөл яваад байна. 50-50-аар л таны хуримтлал нэмэгдэхээс биш компани одоо нөгөө өгөөмөр шагналын урамшууллыг энэ дээр өгдөггүй байх нэ. За тийм учраас би энэ 50-ыг бол нэг хүмүүс санал болгодгүй. Ер нь манай лав миний одоо мэдж байгаагаар бол 50-ийн энэ хуримтлалыг баг хүмүүс хийдгүү маа. Шууд л 100-аар л яагаад гэдгийг. За үнэхээр боломжгүй бол мэдээж болно тий. Гэхдээ танд нэг тийм өндөр тийм өгөөжтэй биш байгаа зү тий. Ядаж л даблдахгүй болохоор
нугарахгүй болохоор тий. За төлбөрөө 4 сар дараалан цаг тухайд нь хийгээд авах юм бол классик хувилбар руу үнэгүй шилждэг. Тэрний үг жан гэхээр анх одоо $100 төлдөг гишүүн болохын тулд 100 илүү төлөөд тэр 100-ны яг хөрөмтөл дээр нь орж ирдэг ч гэсэн анх эхлэхдээ 200-аар эхэлдэг шүү дээ. Тэгвэл энэ дээр 4 сар $50 төлсөн байх юм бол тэр 100-г төлөхгүйгээр шууд 100 руу шилждэг. Тэгэхээр сар болгон шууд дараагийн 5 дахь сараасаа 100-а төлөөд ингээд хэмнэлт $100-ын яг хэмнэлт харагдаж байгаа. За тэгээд инсайдер үн буюу нөгөө дотоод үнээрээ жилд 2 аялах юм эрхтэй ийм гишүүнчлэл бас байдаг. За тэгэхээр манайха 3 янзын гишүүнчлэл байд юм байна. 2 нь хамгийн одоо бест юм байна гэдгийг харсан баг тий. За тэгээд ер нь бол өөртөө тохирох хамгийн сайн хувилбар гэж юу юм бэ гэхээр чи хідүүлээ гэр бүлээсээ хідүүлээ аяллаа гэхэд чиний зорилго юу юм? Хамгийн гол нь чи би одоо ингээл дандаа ингээ гоё найзуудтайгаа аялж ямаар байна. Эсвэл би бизнес хиймээр байна. Ирээдүйд олон хүмүүсийг би уриалах учраас гэж бодож гин үү? Эсвэл одоо яадгийн миний яг одоогийн байгаа санхүүгийн боломж олцоо жоохон хүндрэлтэй байгаа учраас би ингэж эхлэх юм байна гэдэг ингээд өөрийн чинь зорилго тэгээд өөрийн чинь амьдралын одоо санхүүгийн ч гэх юм уу нөхцөл байдал. Эндээс та яг хизээ аялах юм? Яарад байгаа мó, ярахгүй байгаа мó? Эсвэл та ингээд цуглуулаад явж байгаа би энэ 2 жилийн дараа аялнаа. Энэ 2 жилдээ би зүгээр л хуримтлаа үүсгээд байж гэсэн зорилготой мó? Эсвэл ерөөсөө юу игүүл аялье гэж байгаа бол мэдээж яаралтай аялах гэж байгаа хүмүүс шууд тэр 250 премиумаар эхэлж авч шээ. Тэгэхээр таны зорилго амьдралын чинь нөхцөл байдал санхүү чи ямар байна вэ гэдгээс хамаарч өөртөө тохирох өөрийгөө стресстүүлэхгүй дараа нь ингээд сэтгэл хөдлөлөөр баахан өндөр юу яачдаг дараа сараас нөгөө төлөх гэсэн чинь төлөх ямар ч боломжгүй ийм юм хийж болохгүй шүү дээ. Тийм учраас аягүй сайн хүн тухайн хүн өөрийнхөө нөхцөл байдал дээр одоо тооцоолол менеж хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд өөртөө тохирсон хамгийн сайн хувилбарыг сонгоорой гэж зөвлөмөр байна. За таны гишүүнчлийн төлбөр найдвартай ихтэй аюулгүй гэж юу хэлж байгаа. Хүмүүс ингээд онлайн бизнес хийх үед ч юм уу онлайн одоо маркетингтэй юмнууд дээр за наадах чинь тэгж жагаад алга болчих байлгүй ч гэдэг юм уу. Ер нь бол ингээд яг уу маш олон юм хуурамч юмнууд гарч ирж хүмүүсийг холигдсон ийм тохиолдол Монголын юун дээр бас ингээд болж өнгөрсөн байдаг. Ялангуяа одоо сүлжээ networkтэй юмнууд гэдэг юм уу онлайн юмд итгэл үнэмшил хүмүүсийн хувьд зарим хүмүүсийн хувьд буурсан байдаг. Гэтэл одоо цагт бол онлайн байх тусмаа маш амархан зардал багтай одоо хурдан энэ интернет энэ технологийн хүчээр бид нар дэлхийг хамарсан ийм гайхалтай бизнесийг ерөөсөө онлайн дээр хийх боломжтой болцсон байгаад мэдэрч байгаа хүмүүс бол мэдээж нэмэгдэж байгаа. Гэхдээ сөрөг бодолтой хүмүүс бас их байдаг. Тэгэхээр наадах чинь тэгээ би одоо ингээд мөнгө төлөөд байдаг мөнгө энэ платформ чи алга болчихвол яах юм ч гэдэг юм уу. Ийм асуулт байдаг байхгүй биш. Тэгэнгүүт тэр асуултны хариулт бол биш үү. Энэ компани хүмүүсийн сар болгон төлж байгаа таны $100 эсвэл $250 $50-ыг Английн юм даатгалын компанид Trust My Travel гэдэг аялын даатгалын компани аялын даатгал биш шүү. Энэ таны төлж байгаа тэр мөнгийг даатгаж байгаа. Тэгэхээр хэрвээ инкрузес санхүүгийн өндрөлд орох юм бол одоо өөрөөр хэлбэл дампуурах юм бол гэсэн үг шүү дээ. Таны одоо өөрөөс төлсөн мөнгийг ашиглаагүй тэр мөнгийг буцаан олгоно гэсэн ийм даатгал байхгүй юу? Та одоо 2 жилийн турш мөнгө төлсөн аялаагүй байж итэл одоо зүгээр муу юм тохиолдлоо гэж бодоход тэр мөнгөө өөрөөс төлсөн мөнгөө бол ингээд буцаагаал авах нь байна те энэ даатгалтай. Тэгэхээр зэрэг итгэлтэй, найдвартай гэдэг нь үүнийг хэлж байгаамаа. За усан онгоц дээр бид юу хийх юм бэ? За зарим хүмүүс ингэж боддог. Усан онгоцыг ойлгохгүй болохоор одоо тэгэл хүлгүү их усан дээр те одоо ингээл яваал ахаар одоо яг уйдахгүй юу те яг юу хийх үү гэж боддог те. Би анх бас тэгж бодож байсан. За усан онгоц дээр болохоор юу байдгийг би хэлж өгье заяа. Одоо нөгөө спортын хүмүүс эсвэл ингээ өдөр болгон гоё фитнестэй явдаг би хагаа хөгжүүлдэг гэдэг хүмүүс фитнес студиод яваад бүжиг сурах гэж аваад бүжгийн багш нар спорт талбай, бүжгийн талбай тийм бүх юмнууд заал танхимууд бүгдөө байждаг. Бассейн усан парк байдаг. Зарим жижиг онгоцууд дээр усан парк байдгүй юм байлээ. За тэгээд саун эдэр гэл те ийм юмнууд бүгдөө байгаа. Мэдээж бассейн бол бүх онгоцон дээр байгаа. Наран шарлагын газар те эдэр бол байгаа. Өсчин гоо сайхан массаж үйлчилгээ байгаа. Брендийн дэлгүүрүүд бас энэ онгоцууд дээр явж идэг.
мэдээж том жижигээс хамаарад яг ямар дэлгүүрүүд байх нь вэ гэдэг нь бас өөр өөр байгаа. Ресторан, бар, кафе тэр байтугай fast food гэж байдаг шүү дээ. Нөгөө шарсан төмөс юу гэдгийг hot dog ч юм уу ийм нөгөө гудамжны хурдан яадаг одоо хоолнууд түргэн хоолнууд гэх юм уу тийм юу хүртэл байдгаа пицца гэх мэт. За тэгээд шоу, театр, концерт, үзүр үйлчилгээ таны оюуны хэрэгцээг хангах тэр бүх юмнууд бас байж дгаа онгоцон дээр. За казино байдгаа. Казинодор бол бас энэ тэнд явж байгаа хүмүүс маань бас нөгөө яндагаа үзнэ гэдэл бас тоглодог. За хүүхдийн тоглоомын талбай мэдээж байгаа. Хүүхэд харах, асрах газрууд байдаг онгоцон дээр. За тэгээд бага насны хүүхдтэй явж байгаа хүмүүс насанд нь тохирсон гоё програм хөтөлбөрүүд байхаас гадна хүүхдүүдэд үлдээгээд газрын аяллаа хийхээр явж бас болдог. Үн төлбөргүй байдаг дээр нь наран шаарлагын талбай, зураг авах үйлчилгээ байж идэг, уралдааны машин, галзуу хулгамтай ус онгоцууд хүртэл байгаа. Тэгээ онгоц болго өөр гэд би түрүүлсэн зарим онгоцон дээр уралдааны машин байж хад нөгөө онгоцон дээр галзуу хулгам байж хад. Тэгэхээр бүгдөө нэг онгоцон дээр байна гэж бол угаасаа боломжгүй. Тэр чинь ямар нэг байдлаар онгоцол юм чинь бүх хэмиг багтаамжийн хувьд бас ирээдүйд мэдээж яриг юм амар хөгжиж байгаа юм чинь тийм супер онгоц бас бий болох бах уу. За юун дээр усан онгоцон дээр хурмайн хийх боломжтой байт юм лээ. За энэ дээр бол миний мэдэж байгаагаар 4 Монгол гэр бүл өнөөдөр хүртэл одоо хурмаа хийчихэд байгаа. Тэгэхээр зэрэг хурмаа хийнэ гэж бүр зориод ах トゥ найз нөхдөдтэйгөө хуримтлаа үүсгээ явж байгаа юм хүмүүс эдэг. Тэгж жагаад бөөнөрөө нөгөө хурмаа хийх зорилготой болохоор тэр хурмын дээрээ уурах хүмүүсээ аваад усан онгоцон дээрээ гардаг байна. Тэгэнгүүт маш бага зардлаар хурмаа хийгээд өөр орчинд тэгээд бүх юм цаанаасаа нөгөө үйлчилгээ цаанаасаа болохоор гоё одоо тансаг орчинд тансаг зэрэглэлтэй хурмыг хийчдэг байх нэ. За тусгай цаг үеийн үйл явдлуудыг бид нэр усан онгоцон дээр тэмдэглэж олдог. Миний хамгийн анхны аяллыг хийгээд 31 Монгол гэр бүл Монгол хүмүүс явж байсан. Тэгээд эдэртээ ярьсан чинь тэд нэг ангийнхан байсан. 160 гаруй насны их ах нар таарлаж ирсэн. За тэгээд тэд нар болохоор бид нар ингээд 2 жил хуримтлаа үсгэж байгаа ангийнхаа уулзалтыг энэ онгоцон дээр хийж гинэ гэж ярьж ирсэн баггүй юу? За тэгээд тэгэхээр зэрэг юу гэж хэлмээр нэхэр насны ээж аавынхаа алтан мөнгө хурмыг хийлгэх ч юм уу эсвэл төрсөн өдөр ангийн уулзалт хурим найр ийм юмнуудыг тэмдэглэл үйл явдлуудыг бид нар далай дээр яг зорж гараад хийх боломжтой байдаг байна. Шал өөр орчинд ачаал багтай өөрсдөөс гарах ачаал багтай зардлаа хэмнэн тэн дээр чинь угаасаа цаанаасаа одоо хоол ундаас гисүүлээд үйлчилгээ гэдэг юм нүнгүй байж байгаа болохоор бид нар гоё орчинд цагийг хэмжих нэ тийм үү. Тэгээд өөрсдийнхөө бас нөгөө ачааллыг багасгаад юм гоё үйл ажиллагаа хийчих боломжтой байдаг байна. За 2025 онд 37 сая хүн далайн аяллаар аялах захиалга хийгдсэн байна гэсэн ийм зүйлийг энэ Монголын телевизээр ярьж байгаа би хэсгийг сонсоод энэ дээр би оруулж ирсэн байна. Тэгэхээр тийм их хүмүүс одоо далайн аялал хийдэг болсон байх нэ. Одоо орчин цаг те. За монголчууд маань бол 6000 гаруй хүмүүс аль хэдийн одоо аялцсан байгаа нь бидний хувьд бүр бодит байдал болоод уджээ гэсэн үг. За миний энэ дээр байгаа нэг 2 зургийг би товчхон танилцуулаад өгье. Энэ дээр миний хамгийн анхны билүү ерөөсө 5 оттой хүлэг болгох дээр Мичлений одтой тоогооч нар тухайн галтгойг хариуцаад явж идэг. Энэ Хелена Дароси гэдэг эмэгтэй бол Мичлений 3 оттой тоогооч байгаа. За энэ хүн тэгээд дээр нэмээ 2 эрэгтэй тоогооч гэсэн юм 3 Мичлений оттой тоогооч тэд нар чинь маш өндөр үнэтэй тоогооч нар шүү дээ тий. Энэ оттой тоогооч нар энэ 5 оттой 6 оттой хүлгүүдийн галтгойг хариуцаад одоо ажилуулад удирдаад явж идэг. Тэгэхээр энэ дээр миний таблетэн дээр энэ хүний тухай гарч ирж байсан байхгүй. Таны өнөөдрийг идэж байгаа зоог энэ хүний одоо өөрийнх нь одоо хоол байна гэдэг ийм мэдээлэл гарч ирж байсан болохоор би энийг тухайн үед скриншот хийж аваад энэ дээрээ одоо ингээд тавьчаа. Тэгэхээр өндөр дэргэлтэй онгоцууд дээр бол ийм гоё үйлчилгээ байдаг шүү гэдгийг бас бид нар мэдэх хэрэгтэй. Тэгэхээр нэг хаамаагүй нэг юм янз бүрийн хүмүүсийн утгачихсан хоол тэн дээр ингээд байж идэг юм ерөөсөө биш байх нь тийм зэрэглэл гэдэг бол нийтийн хоол тэр зочид буудал бүх юмн дээр зэрэглэл стандарт гэдэг юм хангагдаа явж идэг. За тэгээд энэ
доотлын чандам өрсөн байгаа надад бас их таалагддаг. Яг гэвэл бид нар чандам маань чирээд гулдраад онгоцонд өгчгөл нэг юм шидэгдээл нойтон халтар болсон юм өнкрөөл орж ирж байдаг шүү дээ. Тийм юм байдаггүй энэ дээр үйлчилгээ байдаг. Тэгээ бидний чандамуудыг ингээд ороход авчдаг, буугаад ирэхэд ингээд ямар өрөөний ямар давхарт байснаар нь ингээд пайцтай гоё ингээд игнүүлээд айгүй гоё хүндэтгэлтэй юм эмгцэгстэй гоё өрчгсөн байдаг. Тэгээд энэ надад бас айгүй гоё таалагдчихсан учраас энэ зургийг би хадгалж авсан байдیں۔ Тэгээд миний одоо өнөөдөр хүртэл хийсэн аялал болгон дээр энэ чандамны тухай бол дандаа ийм гоё байсан. Энэ бол бас үйлчилгээ тийм ээ. Юмыг ингээд үнэлж харах юм бол бүх юм үнц юм аахгүй юу? Эн чи стресс хэмнэж байгаа шүү дээ. Бид нар чандамаа чирээд олон давхар онгоцонд өрөөгөө хайгаа явах юм бол ямар амар өв те. Бас л эн чинь хэцүү шүү. За дараагийн слайд бол юу хэлэх вэ гэхээр усан онгоцон дээр зарим юм үнэтэй, зарим юм үнэгүй байдаг. Үнэгүй гэдэг нь юу гэж байгаа гэхээр бидний нөгөө нэг аялаа захиалахад бидний захиалганд хамт орчихсон үнэлгээг үнэгүй гэж хэлж байгаа шүү. Дахиад мөнгө төлдөг гэсэн. Гэхдээ би хэдийгээр усан онгоцон дээр гарсан ч гэсэн би дахиад өөрөөсөө нэмэлтээр мөнгө төлдөг үйлчилгээнүүд бас байдаг. За би энийг тайлбарлаж өгч байгаа. За улс хооронд хот хоорондын зардал гэдэг юм бол угаасаа бүх юмн дээр бид нар үнгүй л явж гин гэсэн юм байхгүй тий. Тэгэхээр энэ зардал бол усан онгоцон дээр бид нар гараад суудсан бол хэмнэгдэж яадаг. Энийг бол үнэхээр би маш их ач холбогдол өгдөг. Зардал гэдэг юм маш өндөр үнэтэй болсон учраас дээр нь тэр замын стресстэй. За хоёрдугаар хүүхэд харах үйлчилгээ үнэгүй байдаг. Гуравдугаар спорт актив үйл ажиллагаа заал талбай багш нар таныг одоо Латин Америкийн бүжиг сурмаар ахын бол яг хөтөлбөрийн дагуу тэдээс тэдэн цагийн хооронд тэр мэргэжлийн одоо багш нар юу яждаг бүжиг зааждаг. Спорт сакс одоо юу гэдгийг гар бомбог теннис тоглоё гэвэл тэр заал талбайнууд чинь бүгдөө ингээд үйл ажиллагааны явуулаад тэр фитнес дээр нь хүртэл одоо ямар дасгал хийж байгааг зөвлөд ээждэг ийм хүмүүс явж идэг үн төлбөргүй. За урлаг соёл үзүр театр концерт entertainment гэдэг юм бол таныг орой болгон өдөөс хойшийн цагаас эхлээл дандаа тийм хөтөлбөрүүд явдаг. Өдөөс өмнө дандаа спорт тийм актив үйл ажиллагаанууд байж ах чишээ тий. Тэгэхээр ерөөсөө бүх цаг үедэд л програм байдаг. Таал гол нь би энд энийг үзнэ, энд энийг үзнэ. Өөр ингэсэн менежертэй явахгүй л юу ч үзэж амжихгүй бүр хаажгаа мэдгүй энэ тэндгүй юм болж байгаа учраас те ингээд юмнуудаа айгүй их ингээд алгасах гэх юм уу? Үзэж чадахгүй буух боломжтой. Тэгэхээс биш уйдах зав гэж танд хэлж байхгүй. За өндөр зэрэглэлтэй хоолны газрууд байгаа. Энэ дээр бол бид нар мөнгө төлөхгүй идэж удаг. Тэгээд өөрөө хүссэн дуртай хоолоо идэж болно. Оройн зоогонд гоё менюний дагуу гоё хоол идэж болно. Буфе идэж болно тий. Тэгээд ингээд өөрсдөө хүслээрээ өглөөний цай өдрийн хоол юмнуудаа ингээд хүснээр иднэ. За энэ бол үн төлбөргүй. За тэгвэл үнэтэй нэмэлт төлбөртэй үйлчилгээ байдгаа. Энэ болохоор хувийн үйлчилгээ. Одоо би нүүрэндээ массаж хийлгье гэх юм бол мөнгө төлөх нэ. Массаж бүтэн биеийн массажинд орё эдэр бол үнэтэй. За өсчин гоо сайхан те мэдээж үнэтэй. Тэгээд дэлгүүр орж худалдаа хийвэл та өөртөө юм авч байгаа юм чи мэдээж мөнгө төлнө. За казино орж дагаа үзвэл мөнгөтэй мөрөөсө тоглоом дээр автоматн дээр суухад өөрөөсөө мөнгө төлнө. За интернет үнэтэй байсан манай монголчууд бол Монголоос eSIM аваад явчихсан байлээ. Тэгээд яг одоо чи хаашаа явах гэж байна гэдгээ яагаад тэр юу лээ Монголын нөгөө Mobicom-ийн янз бүрийн интернетийн багцууд байт юм байлээ. За жишээ нь Арабын хойгийн одоо ойрхон орнуудын SIM гээл бид нар одоо аваад явсан байх жишээ тий. Тэгэх юм бол далай дээр байхгүй ч гэсэн яг ингээ хот руу ороод ирэнгүүт энэ нөгөө интернет байна ороод ирж байгаа жишээ тий. Тэгэхээр интернетийг бол ингэж хэмжиж болно. Онгоц болгон дээр бол интернет өөрийнх нь интернет бол үнэтэй байждаг. Интернет бол жоохон үнэтэй байдаг шүү ерөнхийдөө. За алкогольтой ундаанууд үнэтэй байдаг. Жишээ нь чи вайн уугаад орой болгон вайн уугаад виски шимээд ингээ сууя гэвэл та мөнгөөрөө л худалдаж аваад юм гэсэн үг шүү. За ийм юмнуудыг нэмэлт үнэтэй гэж хэлж байгаа. За би энийг сая ярьсан билүү тий. За тэгээд инкрустэй хамтран ажиллах бизнесийн боломж байдгаа гэдэг би зүгээр товчхон хэлж өгнө. Өнөөдрийн зөв маань угаасаа зөвхөн аялагчдад зориулсан аялын мэдээлэл өгсөн учраас би зүгээр товчхондоо бизнес сэтгэлгээтэй хүмүүс
маш их болсон учраас би энийг бас дурдахгүй ингээд дуусгах чадахгүй. Яагаад гэвэл аялын хажуугаар би аялангаа мөнгө олох боломжтой гэхээр сонирхолтой одоо цагт те ялангуяа ийм одоо санхүүгийн хүндрэлтэй дэлхийд дахин хямарсан ийм хэцүү цаг үед нэмэлт орлоготой байна гэдэг бол хүн хажуугаараа өнгөрөөгөөд хаячих боломжтой зүйл хаячих зүйл биш байхгүй юу. Тэгэхээр зэрэг боломж олцоо болгоныг шүүрч авдаг, хардаг, үздэг хүмүүст бол энэ бизнесийн боломж нь яг юу байд юм бол гэж бодож байгаа хаа дотроо гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр та бизнесийн одоо юу бизнес одоо аялыг мэдээж нэгдүгээр зорилго бол би аялыг гэдэг энийг сонирхож байгаа тийм аялахтаа энэ олон хэмнэлтүүдийг ашиглая тэгээд давуу талуудыг ашиглая гэдэг ингээд орж ирж байгаа бол та би тэгвэл бас бизнес утгаар нь сонирхож үзье. Энэ гоё юмыг чинь би бусдад ярьж чадна штэ. За энэ аялын ерөөсөө бизнес гэж яг юу хийхийг хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө маш энгийнээр би тэртэргүй одоо санаатай буюу санамсаргүйгээр ямар нэгэн зүйлийг байнга сурталчилж яадаг. Би өнөөдөр сэтгэлд сайхан үйлчлээд ороход үйлчлээд гарсан ресторанаа би бусдад хэлдэг те тэр айгүй гоё үйлчилгээтэй. Чи тийш ороорой. Тэнд тест сайхан амттай хоолтой байлээ. Тийш ороорой. Тэр гоё кино байлээ үзээрэй. Гэ бид нар дандаа ингээд хүнд сайн сайхан зүйлийг хэлж яадаг. Бас сөргөөрөө тэр өстө орох хэрэггүй газар байлээ шүү гэд бас хэлдэг тийм үү. Тэгэхээр энэ сурчлагыг бид нар тэртэргүй хийдэг боловч бид нар тэрний төлөө ирдэг ашиг гэж байдаггүй. Зүгээр тэр ресторан руу хэдэн мянган хүн явуулсан ч гэсэн надад одоо хувь орж ирэхгүй штэ. Энэ тохиолдолд бид нар энэ аялал гоё юм байна. Би аялаад ирлээ. Тэгсэн чинь ингээд аялаад ирлээ ч юм уу би орчлоо. Одоо аялах хүсэлтэй байна. Хамтдаа аялья гэд ингээд хэлснийхээ төлөө та давуу талуудыг юу яа хүртэж эхэлнэ. Үүнийг л бизнес гэдэг байна. Та зүгээр л энэ компанид гишүүнчлэлийг өөрөө чи яагаад энийг гоё гэж бодсон юм? Өөртөө таалагдж байгаа сайн сайхан зүйлээ бусаддаа хуваалцаж байгаа хэлбэр чинь л өөрөө бизнес ахгүй юу? Тэгэхээр илүү дутуу өөр юм хийгээд авах юм юу ч байхгүй тий. Тэгэхээр энийг хийхийн тулд та түнш гишүүн болох ёстой байдаг. За тэгээд түнш гишүүн гэхээр зэрэг бүхэл бизнесийн ийм одоо эрхүүд нь франчайз эрх, дистрибьютор эрх гэдэг эрхүүдийг бид нар маш өндөр үнээр худалдаж авч ээж тухайн одоо албан ёсныг борлуулах ч юм уу хэлэх тэр компани тухай ярих эрхтэй болдог тийм үү. Тийм учраас одоо инкрус дээр би бас мөнгө олё. Би одоо өөрийнхөө аялыг хямд болгоё гэх юм бол танд бас эрх авах ёстой болж байгаа. Тэр эрх нь танд давуу тал аялал дээр чинь давуу тал үүсгэн дээр нэмээд аялангаа орлого дээр нэмэх нь орлого, нэмэх нь урамшуулал шагнал бонус. Тэгэхээр танд мөнгөөр шагнал орж ирж болно, аяллаар шагнал орж ирж болно, онгоцны нислэгээр шагнал орж ирж болно. Та тэгээ яг ямар шатанд яаж ажиллахаас ч хамаарат таны компани шагнаад байдаг байна. Энэ давуу талуудыг эзэмшихийн төлөө олж авахын төлөө та түнш гишүүн болох ёстой болд юм аа. За эхлээд мэдээж эрэг түнш гишүүн болох гэж байгаа хүн өөрөө аялын хуримтлалгүй бусдад аяллаа хуримтлуулаач гэж хэлэх нь бол амар утгагүй тийм үү? Та өөрөө хуримтлалтай байж, та өөрөө хуримтлалаа ашигтай гэдгийг мэдж тэр урам зоригоор л бусдад чи бас хуримтлуулаач гэж хэлнэ шүү дээ. Тэгээ өөрөө хуримтлалгүй чи хуримтлуул гэдэг энэ мэдээж ажиллахгүй явагдахгүй. За тийм учраас та гишүүнчлэгийн хувилбарыг өөрөө сонголоо. Ерөнхийдөө би ингээд зүгээр хэлэхэд чи өөрөө яг ямар хуримтлалтай байна? Яг л тийм л хүмүүсийг бас ураад байдаг. Тэр л хүмүүсийг татаад байдаг гэх юм уу? Одоо чи 250-аар өөрөө хуримтлалаа үүсгэдэг бол 250-ийн хүмүүсийг одоо айгүй их оруулж ирэх магадлал өндөр болж ирдэг. Тэгэхээр яг ерөнхийдөө чи юу хийж гэн тэр чинь хувилж яадаг л гэсэн үг. Тэгэхээс биш чи өөрөө шал өөр юм хийдэг. Шал өөр үзэл бодолтой ч юм уу. Тэгсэн мөртлөө маш урам зоригтой хүмүүсийг эсвэл одоо энэ дээр ингээд өөр үлгэр дуурайл үзүүлээд өөр юм санал болгоод авах боломжгүй л гэж хэлэх гээд байна те. За тэгээд гишүүний хувилбараа сонгосныхоо дээр нэмэх нь бизнесийн эрхээ худалдаж авна. За бизнесийн эрх бол хагас жилд нэг удаа $95 төлдөг. Тэгэхээр 6 сар тутам $95-оор ийм гоё бизнесийн боломжийг одоо ингээд худалдаж авч сунгаж явдаг байна. Та 6 сар $95 төлж явах хугацаанд бизнесээ босгоод авах юм бол хэдэнчнээ ч 95-ыг та хэмжсэн байх баггүй юу? Дээр нэмээд олчихно гэсэн үг. Тэр $95-ын эрхээр та хэдэн мянган доллар ч олох боломжтой л гэсэн үг. За
За сонгосон хувилбарыг үр өгөөжийг ашигланаа. Нэмэлт орлогын өгөөмөр боломжууд танд нээгднэ. Аяллийн хосгүй урамшууллууд танд орж ирнэ. Мөнгөөр болон аяллийн урамшууллууд бас орж ирнэ. Дэлхийн хэмжээнд бизнесэд хэлэх хязгааргүй боломж байгаа. Та өөрөө том сэтгэж чадах юм бол, том мөрөөдөж чадах юм бол энэ бүгд энд боломжтой. Хувь хүний болон санхүүгийн хувьд өсөж хөгжих боломж нээгддэг. Өсөл мөрөөдлөө бодит болгох халтан боломж нээгддэг. Хувь хүний хувьд өсөж хөгжих гэж юу хэлж байгаа юм гэхээр энэ платформ өөрөө тухайн хүний хувь хүний хувьд хөгжих, манлайлагч байх, лидершип байх тэр одоо сургалтаар хангадаг бас. Тэгэхээр бусдыг яаж үлгэрлэх юм? Чи манлайлагч байна гэж яг юу хэлж байгаа юм? Бүгдийг заадаг. Тэгэхээр чи хувь хүний хөгжил чи өсөж хөгжинэ гэдэг бол энэ маш өндөр үнэтэй сургалт гадуур байдаг шүү дээ, хувийн хөгжлийн сургалтууд. Тэгэхээр тэрийг бид нэр $95 төлснөрөө энэ платформ дээрээсээ өөрийнхөө монгол хэл дээр үнэгүй аваад түүнийг буцааж хичээлээ үзээ тестээ бөглөх юм бол компани одоо ерөнхийлөгчийн гар үсгтээ сертификатыг аваа, хувийн хөгжлийн хэм гоё мундаг хүний сертификатыг аваад чи тийм гоё боловсрсан манлайлагч болох боломжтой байна тий. Энэ манлайлагч болсноор зөвхөн инкрүүст хэрэгтэй юм уу? Биш ээ. Таны хувийн амьдрал, хувийн харилцаа, гэр бүл, найз нөхдөд харилцаа, бизнес, ажил бүхий л одоо нийгмийн түвшинд таныг шал өөр түвшинд юмаа хардаг, юмыг ойлгодог, хүнтэй харьцдаг, харилцааны соёл гэдэг ийм олон юмн дээр таныг хөгжүүлдэг, өөр түвшинд аваачдаг. Баггүй хувийн хөгжил гэдэг юм тий. Тэгэхээр энэ маань таны бүхэл амьдралд тус болно гэсэн үг. Түнш та энэ дээр түнш байж өөрийгөө хөгжүүлснээр. За хүсэл мөрөөдлөө хөгжил цэцэглэлт ирээдүгөө аз жаргалтай болон хувиргах шилдэг төлөвлөгөө одоо таны гар дээр ингээд бий болж байгаа юм. Хэрвээ та одоо юу яачих юм бол тийм ээ түнш болчих юм бол. За яаж эхлэх вэ гэхээр та одоо өнөөдрийн зүүмийг үзэж байгаа хүмүүс маань урьсан хүнээс таны өнөөдрийн энэ зүүмд ороод мэдээлэл аваач гэж урьсан хүн рүүгээ эргэж холбогдоод линкээ авнаа. Би орё, бүртгүүлэх линкээ өгөөч гэж хэлэх нь байна. За тэгээ бүртгүүлэх линкээрээ бүртгүүлч нь тухайн хүний одоо багт нь ороод ирж байгаа таныг ямар нэгэн лидер урьж гин гэсэн үг тий. Өөрийн багаа үүсгэж байгаа бизнесийн одоо орлогоон тэлж нэмж байгаа ийм хүн байх нь шүү дээ тэр хүн чинь. За тэгээд хуримтлалын тохирсон хувилбараа мэдээж бүртгүүлэнгүүтээ сонгоно тий. Тэгэхээр 100 юм уу 250 юм уу гэж сонгох нь байна. За дэлхийд дахныг хамарсан бизнесээ эхлүүлэх эрхээ та авч гин тий $95 өөрийнхөө юун дээр хуримтлал дээр нэмэх нь 95 гэж төлөх нь байна тий. Шууд би ерөөсөө бизнестэй шууд эхлсэн шиг эхэлнэ гэж хүмүүс шууд эхэлдэг ш. Тэгэхээр тэр хүмүүс бол 95. Би мэдгүй байна бодъё гэдэг хүмүүс бол 95 төлөхгүй байжгаад гинтгэн шийдвэр гаргалаа. Хэдэн хүнтэй ярьж үзлээ. Нөгөөдөл нь хүү ямар гоё юм бэ гэх юм бол за эхлэе гэж байгаа хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд яадаг вэ гэхээр хүмүүс яг энэ дээр бол хагас шийдвэр гаргадаг. 95 төлөөгүй байгаа хүн бол өөрийгөө ингэ шахан шаарддаг байхгүй. Би мөнгө төлөөгүй байгаа. За тэгж байгаа л болъё гэдэг нөгөө цаг хугацаа хүнийг хүлээдэггүй ш. Нэг мэдхэд 6 сар өнгөрсөн, нэг мэдхэд жил өнгөрсөн. Юу ч хийгээгүй л байждаг. Тэгэхээр зэрэг 95 төлцсөн хүнд өөрийгөө нэг юм түлхэх тийм юм үүсдэг байхгүй. Би 95 төлөө бизнес хийх авцсан хүн штэ. Би ярий гэд. Тэгэнгүүт одоо бизнесийн эрхийг аваагүй хүмүүсийн бусдад хэлж байгаа үг хэллэг одоо тэр яриа авцсан хүний үг хэллэг яриа цаад хүндээ бас хоёр өөр тээвэрлэгдэг. Яг тэгэхээр чи өөрөө бизнесийн эрхийг авсан хүн чинь өөрөө бизнесийн эзэн байдаг байхгүй. Эзэн хүний үүднээс энэ миний бизнес шүү. Би энэ дээр өөрийгөө $1000 сарын орлоготой болгоно, $2000 орлоготой болгоно гэдэг ингээд хүн чинь нөгөө зорьсон юм чинь шал өөр өнгө аясаар одоо хүнд хүрж идэг байна. Өөр өнгө аясаар бас ярьж идэг байна шүү дээ. Тэгэхээр энэ маань 95 төлөх нь бол таныг маш ихээр одоо урагшин түлхэж урамшуулдаг. Өөрийгөө бүр ингээд зоригжуулдаг. Өөрийгөө одоо энэ бизнесийн хүмүүс дотор оруулж ирдэг тий. Тэгэхээр та тэр сургалтандаа ороод ирнэ, энэ платформ дээрээсээ сураад эхэлнэ. Тэгэх тусмаа юм мэдэж урам зоригч нь улам хөглөгдөж би хийж бүтээ гэдэг тэр одоо ингэж үүргэлээж урсгалаараа амьдарч цалингаа хүлээж амьдарч одоо болсон. Одоо хоёр амьдрах гэж байгаа юм шиг амьдрахаа болий. Одоо би юм хий гэдэг тэр нэг гоё сэтлүүд төрж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө үүрэг хариуцлага бол үүрэхэд одоо ягаарэ шаардаарэ гэж хэлмээр байна тий. За бас
танд юу одоо хэрэгтэй вэ гэхээр та бусдыг аялах замд нь хөтлөх, уриалах тийм чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Өөрөө аялахтаа маш дуртай хүн байх хэрэгтэй. Мэдээж өөрөө аялах дургүй хүн энэний бизнес хийх ямар ч боломжгүй шүү дээ, тий. Тэгээ санхүүгийн эрхчлөөтэй болоход бусдад туслах чин сэтгэлтэй тийм хүн байх хэрэгтэй. Баг хамт олныг бүрдүүлэх, манлайлах тийм зорилготой байх хэрэгтэй. Зөв төлөвлөгөө, маркетингтэй, багийн хамтын ажиллагаа сайн хийдэг, тий. Зүгээр ингээ ганцаараа ингээд тоглоод байдаг хүн бол бас ганцаараа явбал юу гэдэг үлээ яавал ганцаараа яв хол явъя гэвэл олуулаа яв гэдэг нэг үг байдаг ш. Тэгэхээр бид нар том зорилготой бай гэвэл багийн тоглолт маш сайн хийдэг байх хэрэгтэй. Бусдыгаа сонсдог, бусдыгаа дэмждэг тийм байж ээж бид нар том одоо багийг үсгэнэ гэж бодож байна тийм. Тэгээ энийг хийхин тулд танд бизнесийн $95 нэмэлтээр төлөх хэрэгтэй болдог байх нэ. За тэгээд компани одоо үүсгэн байгуулагч Майкл Хайчсон гэдэг хүний өөрийнх нь одоо хэлсэн үг энийг би ингээд унших дуртай. Та бүгдээ бас уншиж өгье. Хайраар дүүрэн манлайлагч байх нь орчин үеийн нийгэмд сайн сайхны төлөв хамгийн хүчрхэг хүч төдийгүй хайраар хийсэн бизнес амжилт авчирдаг. Тэгэхээр бүх юм бол хайр дээр тогтож явах хэрэгтэй. Тэг бусдыг хайрлаж явах ёстой. Тэгжээж бүх юмнаас хайр байх юм бол чин сэтгэл гардаг байхгүй. Худлаа, буруу юм хайрн дээр байх боломжгүй шүү дээ. Энд чинь хоёр өөр давтамжны зүйл учраас тий. Тэгэхээр хайрыг маш их чухалчилдаг ийм одоо удирдахч байгаа. Хайр төвтэй манлайлагч нар өдөр бүр хайрыг өөрийн амьдралдаа ч тэр компаниудаа шингээж ажилладаг. Яг үнэн тий. Ийм байхад таны эрч хүч хүн бүхэнд эргээр нөлөөлдөг. Та хайраар хийж байгаа учраас энэ бүгд эргээр л нөлөөлнө шүү дээ. Ийм байдал нь бүхий л төвшөнд хүчрхэг утга учиртай холбоо үр дүнг бий болгодог. Хайраар эхэлсэн бизнесийн үр дүн бол бас тийм маш хүчрхэг утга учиртай харилцаа холбоог үлдээх нэ штэ эцсийн үр дүн. Тэгэхээр энэ бол маш чухал те. Тэгээд энэ бүхэн зөвхөн танаас л эхэлдэг гэж. Тэгэхээр та бизнесээ яг яаж эхэлж гин, яаж харж гин, яаж сэтгэж бодож гин тэрний чинь дагуу таны бизнес бас тийм байна гэсэн үг байхгүй юу. За тэгээд Майкл Хаач гэсэн ийм гайхалтай сайхан үгээр нь өнөөдрийнхөө зумыг дуусгаж байна. За тэгээд та хэдтэй асуух асуулт байвал хэдэн минут өгье. Зүүмээ болохоор би ингээд дуусгачаа гэж бодож байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Согтсон чинь хаана?